Зүү мандэр гэдэг нэг сайхан газар байдаг. Тэнд очиж би нэг ганцаар оч хонсъё. Өөрөнд 7 цаг байсан яах вэ тэгээд. Найдаа намраад унтж байгаа байд. Унтчихсан чил нэг сэрсэн чил нүүрэндээ халуу төөнж юм да. Найд юу болдог вэ? Яадаг вэ гэдэг. Тэгээд харсан чинь том харын нүүрэн дээр гэж цоочоод нөгөөдгөөс юу болов гэдэг. За би 1977 онд Энтэн аймгийн Бачираа зам төрсөн. Баатрын жам гэж юм байна. За тэгэхээр яг сургууль төгсөөд тэгээд ер нь уул хадаар явж эхэлсэн юм болоо да. Таахад та. Нэг ахаасаа нэг бярдаан гэдэг нэг буу дөр өсвөрдөг лөө яг тийм буу. Нэг мориороо худалдаж яваад. Ич ганцаараа анд явдаг. Ерөнхийдөө яг тэ нэг гадар тариалан ирэхэд байсан. Тэгэл тэндэл ерөнхийдөө ганцаараа нэг ганц морьтой тариагаа иргэдэг морьтой. Тэгэл тэр морьтойгоо л өрхий ууланд яваалгүй дээ бодоход харах нэг гөрөөс мөрөөс харах гээд явсан байгаад ганцаараа л явна л да. Мандлаас чинь баруун тишээ зүү мандэр гэдэг нэг сайхан газар байдаг. Тэнд очиж би нэг ганцаараа оч хонсъё. Тэгээ надад сайхан нэлээ хашинтууд юм сартай хээрмээр байсан. Хэдээс зогсно гэж байхгүй, хэдээс хүчээ варна гэж байхгүй. Харин годгоос хөдлөхгүй бас тэгсэн мөртөө явж л байдаг. Тийм сайхан мөр байдаг байсан. Тэгээд сартай хээрмээр мөртөө нөгөө тэгэж яг доорхон тавглаад өөрөнд 7 цаг байсан яах вэ гэдэг. Найдаа намраад унтж байгаа байд. Чосаахан унтчихсоо би нэлээ ороохон атсан байсан. Унтчихсан чил нэг сэрсэн чил нүүрэндээ халуу төөнж юм да. Найд юу болдог вэ? Яадаг вэ гэдэг. Тэгээд харсан чинь том харын нүүрэн дээр гэж цоочоод нөгөөдгөөс юу болов гэдэг. Тэгсэн чинь хөөх нөгөө сартай хээрмэр маань орчны аимхаймтай. Ганцаар их айдаг юм бэ. Тэгээ явах. Миний толгойд өөр л хошуугаа наачаад халуу төөнүүлээ зогсч идэгий. Тэгээд сэрэл жоохон хөдлөнгөт нөгөө түмэн хааш идээр яваад очих. Тэгээд жоохон онтгуул эргэж ирээ зогсож байна. Тэгж байгаа нэг өглөө болгож ирсэн нэг хоёулаа нэг бодолж нэг өглөө болгосон юм болгосон. Тэгж араа залуухан байсан бас айж өрн гэсэн байдгүй байсан байлээ. Антараа л очиод унтчих гэсэн. Тиймэрхүү нэг түүх байдаг юм аа. Одоо винашаа гараад 2 хоног 2 бүтэн өдөр гарan одоо морин дээр явлаа. Яа бас лот юм байна. Ер нь хаяас морь малн дээр морд нэг үл явган алхаж онцгийн шаардлагагүй гэвэл ер нь жоохон бие хөдөлгөөн хөл гарынхаа чилийг мэдээ жоохон гараад наач цааш ер нь арга явж исэн дээр юм уу гэж бас бодсон шүү. Ажилтгүй болчин нөгөө хүн нөгөө машин дэргэн суугаад буугаад нэг ажил хийгээд эргээ суугаад буугаад ажил хийгээд ингээд явах чинь нэг шаардлагатай нэг толгуур нэг хэдэн эргэтэн болчин ширээс ажилтдаг байсан бол морин дээр ч ларын бүгдийг ажиллаж байна. Би өөрөө хувьд яг одоо сая биеэрээ мэдэрээд одоо ер нь жингээ хасах хэрэгтэй юм байна. Би урд морин дээр мордоод явхад хоёр хөл дээр босоод явхад бол нэг хагц хөл өвдөгчгүй төлөөтэй явдаг. Одоо бол тэгээд бархаа байсан биз дээ. Яахан хоёр хөл дээр гисгэд нэгэд өндөгөл цогхоор хоёр болчин тасарчих гэлээ лот. Тэгээд яахан суугаад явахаар мөксөвдөд ирсэн. Тэр лот биш тэр. Одоо тийм болохоор жоохон хөдөлгөөн чухал юм байна. Яг ерөнхийдөө одоо энэ урдаас би чинь босхын даваанаас наашаал явлаа. За замын хоёр талаар ер нь одоо тэр хог новш гэж одоо арай л дэндүү байна. За тэгээд замын хоёр талын хог новш одоо яах вэ тэгээд одоо тийм болж. Тэгээд одоо хамгийн хаан дээр чинь ирсэн чинь одоо ер нь баг бүтэн амьсгаа авах аргагүй лот хог байна шүү дээ. Одоо бүр арай дэндүү. Өөр одоо хараад баг сэтгэл юм зүйлээ одоо. Энийг ерөнхийдөө жоохон тексттэй байлга залуучууд бас нэг өөрийн дор бүсэн бүрээр ухамсартай
Өөртөө тараасан хэрэгэлсэн хог навшаа бүгдийн сайхан татаж яваад машин дэргэндээ хийгээд яг яаж авторсан тэрэн шигээ буцаагаад аваа өчвөл нэгс байгаль их хөрөмдөнд юунд мань их ээлтэй сайхан бодно. Хоёр дахь хөвгний соёл гэж бас нэг сайхан юм байна штэ. Соёлтой уул татанд дугаал нэг чинь маш сайхан штэ. Тэрийг сайхан уриалмаар байна.